Аборт бол үр удмаа үлдээх хэвийн зөн совин тасалж байгаа явдал юм. Та бүхэн ачааны галт тэргийг төсөөлдөв. Жолооч нь нэрвэл хэвийн хуваараараа ногоон гэрлэр явж байхад гинэт нэг ачааны машин гарч ирвэл галт тэрэг яах вэ? Инерцээрээ явсаар онхолдно. Хизэж эргэшгүйгээр. Эмнэлгийн ямар ч заалтгүйгээр аборт хийх нь бие махбодод терроризм хийгдэж байгаа юм. Хэвийн физиологийн зөн совин тасалдуулах нь бие махбодод өөрт нь ямар ч хэрэггүй. Тэгвэл байгаль өшөөгөө авдаг. Аборт хийхэд ердөө 15-аас 30 минут зарцуулдаг. Механизмаас хамаарч. Гэвч жирэмслэлтийн доминант нь ийм богино хугацаанд тоормоз авч чаддаггүй маа. Тэгээд хамаг хурдаараа явж байгаад онхолддог. Хэвийн үед үр тогтсны дараа хүүхдээ өсгөх, тээж төрүүлэхэд эхийн бүх хүч зориулагддаг. Жирэмслэлтийн доминант нь бүх төвшөнд биохим, физиолог, ухамсар, далд ухамсарын төвшөнд нэгэн зорилгод чиглэсэн байдаг. Эхийн бие сүү ялгаруулах, сарын тэмдэг зогсоох, өвдөлт намдах эндорфин ялгаруулах процесс аажмаар эхэлдэг. Үүнийг таслах нь хэвийн биш үзэгдэл юм. Компьютерийн программыг зогсоож болдог. Ягд гэвэл компьютер нь биднээс хамаарсан төхөөрөмж. Аборт хийхэд ээжийн биед сөрөг нөлөө заавал гардаг. Гормоны тэнцвэр алдагддаг. Дараа нь өргүйдэл, зулбалт, умайн гадуурх жирэмслэлт үүсч болдог. Мөн генэд өөрчлөлт ордог. Үүнийг абортын дараах синдром гэдэг. Хүүхдээ алдсны улмаас их сэтгцийн хүнд травма авдаг. Энэ нь 20, 30, 40 жилийн турш арилдаггүй. Яхав тэр даруй шууд илэрхгүй ч байж болдог. Харин абортыг буцаан засах боломжгүй. Хэрвээ чи шүдээ авахулсан бол имплант суулгуулж болдог. Харин абортыг буцаан засах боломжгүй. Эмэгтэй бие байнга хямарч, юунаас болж даралт хэтгсэд байгаагийн учрыг олдоггүй. Энэ чинь абортын дараах синдром шүү дээ. Хүүхнүүдэд үүнийг эмэгтэйчүүдийн эмч нар урьдчилж сайн хэлж өгөхгүй байна. Аборт бол зөвхөн савыг ухаж, үр хөврөлийг гаргаж хаях явдал биш. Цаашид ээжийн бид юу ч болж болно.